За өнөөдрийн сургалтыг мөнх цэцэг багш маань тодтол гишүүн өгүүлбэр гэсэн сэдвээр явуулнаа. За мөнх цэцэг багшийн ховш намтрыг та бүхэнд танилцуулъя. За мөнх цэцэг багш маань англи хэлний багш орчуулагчийн мэргэжилтэй 2004 онд За Монгол судлаач англи хэлний багш орчуулагч мэргэжил 2009 онд олон улсын харилцааны магистрийн зэргийг хамгаалсан байна. За 2003-аас 2004 онд Фрэнс Монгол хэлний сургуулийн багш 2004-өөс 2005 онд ХИДС гэдэг нь ямар сургуулийг хэлж байгаа вэ шээ? Хэл иргэншлийн дээд сургууль. Хэл иргэншлийн дээд сургуулийн англи хэлний тэнхим багш 2005-аас 2023 онд соёл урлагийн их сургуулийн гадаад хэлний тэнхимийн багш 2023 оноос анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн гадаад хэлний тэнхимийн багшаар ажиллаж байгаа. За энэ гадаад хүмүүст зориулсан өмнө тогтмол гишүүн өгүүлбэрийг орсон орхон багшийг та бүхэн мэдж байгаа тийм ээ. Орхон багш мөнх цэцэг багш хоёр маань хамтраад Монгол орон судлал гэсэн ийм номыг хэвлүүлж ирсэн байна. За мөн инх чимэг мөнх цэцэг багш нар хамтдаа за энэ англи хэлний сурах бичиг, за Монгол, англи, Японы тойл бичгийн цуврал гэх мэт ийм ном бүтээлийг хэвлүүлж ирсэн. За багш өөрөө юугээ шеэрлээ. За. За миний дэлгэц харагдаж байна. Яна. За өнөөдөр миний та бүхэнд хүргэж байгаа сэдэв болохоор тодтол гишүүн өгүүлбэр гэсэн сэдэв байна. За тодтол гишүүн өгүүлбэрийг ярихынхаа өмнө за өнөөдөр хичээлийнхаа сэдвийг ерөнхийдөө танилцуулчихъя. Тэгэхээр сэдвийнхаа агуулгын хүрээнд за нэг ийм дөрвөн зүйлийг та бүхэнтэй хуваалцахаар бэлдсэн байгаа. За эхний өмнө за сэдвийнхаа өмнөх мэдлэгийн уялдаа болгоод одоо өмнө доктор Уранчмаг багш, орхон багш нарын ярьсан хичээлийг баг зэрэг баттгаад за түүндээ суйрлаад яг бидний энэ тодтол гишүүн өгүүлбэрийг заахад суралцагчид маань бас ямар мэдлэгтэй байх ёстой вэ гэдгийг бас нэг дурдаад тэгээд тодтол гишүүн өгүүлбэр тэрнийг эзэмшсэний дараагаар оюутны мэдлэгийг хэрхэн баттгах вэ гэдэг асуудлыг яриад дуусгах юм аа. Яриа хэвээ сонсогдож байна уу те? Зүгээр сонсогдож байна. За тэгэхээр өмнөх хичээлүүдээр Уранчмаг багш, орхон багш нар бол нэлээд дэлгэрэнгүй ярьсан байх гэж бодож байна. Тэгэхээр өгүүлбэр гэдэг маань юу юм бэ? За ямар бүтцтэй, ямар хэлбэртэй байдаг вэ гэдэг талаар бас нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Учраас энэ таймлоод би ингээд схем болгоод оруулчлаа. Тэгэхээр өгүүлбэрийн одоо 3 төрөл байна. За 3 бүтэц байна гэд. За энэ бүтэц дотроос бидний ярьж байгаа тодтол гишүүн өгүүлбэр бол угсарсан нийлмэл өгүүлбэрийн ангилалд нь багтж байгаа. Тэгэхээр угсарсан нийлмэл өгүүлбэрийнхаа дотор бол тодтол гишүүн өгүүлбэр гэж ярих нэ. За ерөнхийдөө зэрэгцсэн нийлмэл өгүүлбэрийг бол бүгдээрээ сайн мэдж байгаа ах гэж бодож байна. Ерөөсөө нийлмэл өгүүлбэр дотроо бүгд тэгш хэрэгтэйгээр оролцдог, бүгдээрээ бүрэн төгс утгаа илэрхийлдэг ийм өгүүлбэрүүдийн багц нийлмэл байна. Угсарсан нийлмэл өгүүлбэр гэдэг бол өмнөх шиг зэрэгцсэн тэгшэрхтэй харилцаанд биш, бие биендээ угсарсан нэг нь нөгөөгөөс шалтгаалсан харилцаанд өгүүлбэрийн бүтцүүд байгаа. За тэгэхээр угсарсан нийлмэл өгүүлбэрийнхаа ерөнхий тодорхойлтын нэргээд бүгдээрээ санацгаая. За тэгэхээр гол өгүүлбэр гишүүн өгүүлбэрээс бол бүрдэнэ. За гол өгүүлбэр гэж юугаар хэлж гэнэ үү гэхээр тухайн цөм өгүүлбэрийнхаа үндсэн утгыг илэрхийлж байгаа тэр хэсэг нь бол гол өгүүлбэр нь. За гол өгүүлбэр дангаараа бол бүрэн төгс утгыг илэрхийлэх чадвартай ийм хэсэг байна. Гишүүн өгүүлбэрийн тухайд бол тухайн гол өгүүлбэрийнхаа аль нэг гишүүнийг нэмэн дэлгэрүүлэх одоо үүрэгтэйгээр орж ирдэг ийм өгүүлбэрийн хэсэг байна. Энэ гишүүн өгүүлбэрийн тухайд бол одоо дангаар биедан одоо бүрэн төгссөн утгыг бол илэрхийлэх
чадамжгүй ийм өгүүлбэрийн хэсэг байх нэ. За тэгээд гишүүн өгүүлбэр гол өгүүлбэртэй мэдээж захирагдсан тодтогч байгаа үгэндээ захирагдсан харилцаатай. За холбох аргын хувьд бол нөхцлөөр холбогдно, холбох үгээр холбогдно. За тэгээ хамжих найрах арга мэтчлэн аргуудаар холбогддог байх нэ. За угсарсан нийлмэл өгүүлбэрээ бас тухайлаад аваад үзье. Тэгэхээр дотроос төрлүүдтэй угсарсан нийлмэл өгүүлбэр нь за тусагдхуун гишүүн өгүүлбэр, байц гишүүн өгүүлбэр, тодтол гишүүн өгүүлбэр, өгүүлэгдэхүүн гишүүн өгүүлбэр гэдэг ийм төрлүүдтэй байж байгаа. Тэгэхээр энэ дотроос бол өнөөдөр тодтол гишүүн өгүүлбэрийн бүгдээрээ ярих гэж байна. За жишээн дээр бүгдээрээ аваад үзье. Тэгэхээр за энд нэг юм жишээ өгсөн байгаа. Түүний гадаад хэлэн давьяастайг найзууд нь их үнэлдэг гэсэн жишээ байна. Тэгэхээр энэ бол нийлмэл өгүүлбэр. За үндсэн хэсэг нь бидний хүнд өгөх гэж байгаа хамгийн гол мэдээлэл бол найзууд нь их үнэлдэг. Түүнийг найзууд нь их үнэлдэг гэсэн хэсэг байна. За тэгэхээр юуг найзууд нь үнэлээд байгаа юм бэ гэхээр авьяастайг нь найзууд нь үнэлээд байгаа. Тэгээд ямар авьяастай гэхээр гадаад хэлэн давьяастай гэдэг. Тэгэхээр авьяастай гэдэг үгийг тодтогч байгаа хэсэг бол түүний гадаад хэлэнд авьяастай гэдэг энэ хэсэг л орж ирж байгаа. Энэ тодтол гишүүн өгүүлбэр болох нэ. За тэгэхээр за дараагийн өгүүлбэрээ ярьчаад асуулт руу оръё. Тэгэхээр эхүүд өнгөрч байхад хаалганы хонх жингэнлээ гэсэн өгүүлбэр байж байна. Тэгэхээр яг өгүүлбэр дотроо бидний өгөх гэж байгаа гол мэдээлэл хаалганы хонх жингэнлээ гэсэн хэсэг. Тэгэхээр хизээ эхүүд өнгөрч байхад хаалганы хонх жингэнлээ. За дараа нь би чиний уншаарай гэсэн номыг авсан. За ямар ном гэхээр чиний уншаарай гэсэн номыг. За дараа нь гол намуухан урсган таатай. За гэх мэтчлэнгээр ийм тодтол гишүүн өгүүлбэрүүдийн жишээг та бүхэнд харууллаа. За юулугаа яг өгүүлбэр лүгээ тодтол гишүүн өгүүлбэр лүгээ орохоос өмнө бүгдээрээ тодтол гэж юу юм бэ гэдгийг бас нэг товчхон харъя. За тодтол гэдэг бол ерөөсөө өгүүлбэрийн гишүүдийг одоо нэр үгээр илэрсэн, үйл үгээр илэрсэн гишүүдийн утгыг нэмэн дэлгэрүүлж байгаа, тодтогч байгаа ийм одоо өгс өөрхтөө өгс байж байгаа. За тэгэхээр ихэвчлэн бол бидний сайн мэддгээр тэмдэг нэр их хэрэглэгддэг. За тэгээд энд одоо өдөр тутмын хэрэглэдэг үгэн дээр авсан тодтолтой үгнүүдийг бүгдээрээ харъя. Тухайлбал улаан даашинз, ямар даашинз гэхээр улаан даашинз. За гурван ном, хол газар, сонирхолтой кино, нутгийн ааруул, танил хүн гэх мэтчлэнгээр за энэ артлын даашинз, ном, газар, кино, ааруул, хүн гэсэн үгнүүд бол өмнө тодтол авсан байж байна. За энэ тэмдэг нэрээр, тооны нэрээр илэрж байгаа тодтолыг бас бид нэр үйл үгээр хэлж болдог. За тэгэхээр үйл үгээр илэрж байгаа тодтолыг бас арт талд нь харъя. За тухайлах юм бол ирсэн хүн, ирээгүй хүн, ирж байсан хүн, ирж байгаагүй хүн, ирдэг байсан хүн, ирдэггүй байсан хүн. За тэгээд ирдэг, ирдэггүй хүн, ирж байгаа хүн, ирэхгүй байгаа хүн гэх мэтчлэнгээр бид нэр үйл үгээр бас ингээд тодтол болгоод авч болно. За эндээс бидний өнөөдрийг ярих гэж байгаа тодтол гишүүн өгүүлбэр маань цаашаа гүнзгийрэл явах юм байнамаа. За тэгэхээр саяны одоо өгүүлбэрт гарч байгаа тодтолыг онлын хүрээнд нь аваад үзэх юм бол тодтол гэдэг маань ерөнхийдөө харьяалахын тодтол гэж байна, хандсан тодтол гэж байна. За тэр харьяалахын тодтол гэж юугаа хэлж байгаа юм бэ гэхээр юмс үзэгдлийг заасан утгатай хоёр нэр үгтэй хоорондоо угсрах холбоогоор холбогдоод өгүүлбэрийг дэлгэрүүлэх гишүүнийг харьяалахын тодтол гинэ гэсэн ийм тодорхойлт байдаг. Тэгэхээр энэ нь бол энэ харьяалахын тодтолоор орж ирж байгаа үгийн гишүүний гол үүрэг бол ерөөсөө л утгыг нэмэн дэлгэрүүлэх үүрэгтэй байх нэ. За хамжсан тодтол гэж бас байна. За хамжсан дэлгэцэн гахаа байцгаа. Дэлгэц байхгүй. Миний дэлгэцүү. Тий. Дэлгэц бол уг нь илүү ойлгоход амар болчихно. За нөгөө цаанаас ширэлсэн байгаа те. Тий нэр гэрлээ ширлсэн шүү дээ. Тий. Гэрлээ дэлгэц алга шүү. Өцөө чи өөрөө ширлж болохгүй юм уу? Уг нь чи өөрөө ширлчээд өгнө амар тий. Өөрөө ширлэхийг одоо хөдөхгүй бол наа чинь Яг ийм үйл байгаад ирэх юм бол ийм тий. За жаараа би нэг юулуу нөгөө зүүм рүү нэг та гэдэг гарцаагаад орчоочгүй. Тэгэх үү. Тэгэхээр уг нь орчдөө шүү дээ тий. Гацаад байгаа бол гараад од бид нэр байж л юм чи.
За миний текст одоо харагдаж байна уу? Гүү. Орж ирээгүй л байна даа. Над дээр хол ширлэгчээд байгаа байхгүй юу? тий нөгөө Түрүүн ширэлжсэн үнэ ширээ авах хэрэгтэй баха. Өөр хүн ширэлжсэн бол тэр хүн ширээ авч ирж тэгжээр дараагийнхан ширэлдэх баха. Тийм байх те. За нөгөө хүн рүү яаж эхлэх вүлээ? энэ эндээс нь юм уу шээ? За. За тэгэхээр сая хариалтын тодтолтой хэдүүлээ яриад завсар авчих шиг боллоо. За юун дээр харъя. Хамтсан тодтол гэдэг дээрээ. За тэр хамтсан тодтол гэж юу гэлж гинөө гэхээр өгүүлбэр дэх хүн, юмны шинж чанар, бэлэг тэмдэг, бүтсэн эд, тоо хэмжээ зааж ямар, аль, хэрхэн, хэд, хичнээн гэсэн асуултанд хариулагдж байгаа дэд дэлгэрүүлэгч гишүүнийг бол хамтсан тодтол гинэ гэсэн ийм тодорхойлолттой байх нь. За энэ тодтол гишүүн нэр ба үйл гишүүнтэй холбогдож тухайн гишүүнийхээ бүтсэн эдийн шинж, тоо, чанар, хэмжээ, овор дөр, орон, цаг хугацаа зэрэг аль нэг тусгай шинжийг нь нэмэн дэлгэрүүлж тодтогдог ийм шинж онцлогтой байх нэ. За дараагийн слайд руу орчих. За дараагийнхт нь хариалгын тодтгол гэдэг өмнө ярьсан. Тэгэхээр тэрийг жишээн дээр аваад үзье. Тэгэхээр энэ маань ямар онцлог шинжтэй вэ гэхээр нэр үгийг нэр үгтэй нь холбодог. За тэгээ хариалгын тайлгалын нөхцлөөр хоорондоо холбогддог ийм шинжтэй байгаа. За тэгээ хэний, юуны гэсэн асуултанд хариулагдана. За бас нэр үгийг нэр үгтэй жиших харилцаад бас үүсч болдог. За тэгээд хин шиг, юу шиг гэсэн асуултанд хариулагдана. За тэгэхээр өгүүлбэрт адилтгсан ба хариалгын утгатай тодтол нь утгатай тодтол гишүүн болно гэсэн. За ийм шинжтэй байх нэ. За жишээн дээр тухайлбал гал улаан, бэрэмэг цэцгийн үнэр, уул тал, говь нутгаар ханхалж охтор буутай анчтын арааны шүлсийг асгаруулна. Уг нь 200 жилийн өмнө ил цэцэг говийн ноён гэгээний балингийн бодог байжээ гэсэн. За ийм өгүүлбэр байна. Тэгэхээр энэ өгүүлбэрт байгаа цэцгийн, анчтын, арааны, говийн, гэгээний, балингийн гэдэг үгнүүд маань үгсийн аймагуд бол бүгдээрээ л нэр үгнүүд. Тэгэхдээ нэр үг болохдоо тодтогох үүргээр орж ирсэн байж байгаа. Тухайлбал цэцгийн үнэр гэдэг үнэр гэдэг үг тодтогч байна. Анчтын арааны гэд араа гэдэг үг тодтоход араан дахиад шүлсийг гэсэн нэр үг тодтоход ингээ угсарсан тодтохлууд явж байна. За дараа нь говийн ноён гэд гэгээний балингийн будаг гэдэг үг тодтоход за ийм угсарсан холбоонд хариалгын тайлгаар холбогдож үүсдэг байх нэ. За адилтгсан тодтол дээр бол дижид шалуухан хөдөлж гэрийн төв дунд газар атгсан шовгор чулуунууд дээр тогоо мэт дүгрэг чулуунууд тавив. Дараа нь нунтаг цагаан чулуу авч уур шиг юмд хийгээд нүдэж эхлэв. За энэ өгүүлбэрт байгаа нь тогоо мэт, уур шиг гэсэн үнүүд бол адилтгсан тодтолууд явж байна. За тогоо шиг дүгрэг чулуу те уур шиг юм гэх мэтчлэнгээр. За мөн дараагийн өгүүлбэрт нь нэг өдөр дотроос нь хөвөн шиг юм цуудаг тийм сонин чулуу болвоо гэдэг энэ өгүүлбэр. Тэгэхээр мөн л хөвөн шиг гэд юм гэдэг нэр үгээ тодтогсон харилцаанд байх нэ. За дараагийнх нь болохоор хамтсан тодтол гишүүн явж байна. За тэр хамтсан тодтол гишүүнд бол за түрүүн тодорхойлолтон дээр нэлээд нөгөө
утгын чанарыг бол за ярилцсан учраас энэ дээр алгасчээ. Тэгэхээр өгүүлбэрт байгаа одоо үүргийн хувьд бол угсрал холбоонд суурилж хамжих аргаар бүтнэ. За тэгээд чөлөөт холбоо үгэнд суурилна. За тэмдэг нэр, тооны нэр, авиа бай дүрс туурах үг үгээр нэр үүлийн өмнө хамжин угсарч орно гэсэн. За ийм шинжтэй мөн үйл ба нэр үгээр илэрсэн гишүүнд холбогдох бөгөөд тэмдэг нэр нь эрчимжүүлж бууруулах утгыг илтгэнэ. Гэж за хамтсан татгалууд бол эдгээр шинжүүдийг өөртөө багтаасан байдаг бахнэ. За жишээн дээр харъя. Манай эмээ өтгөн шаргал сүйтэй цайгаа аажуухан оочлон уух дуртай гэсэн өгүүлбэр. За энэ дээр цай гэдэг үгийг татгсан өгнөд өмнө өтгөн шаргал сүйтэй гэсэн татгалууд явж байна. За дараа нь саарал шинээлээ тайлаагүй буурал найз минь хаана байна гэд. За тэгэхээр мөн л одоо шинээл гэхээр ямар шинээл, саарал шинээл те, найз, ямар найз, буурал найз минь гэд. За энд бол ямар нэгэн харилцааны тайлбарын нөхцөл аваагүй. Өөрсдөө саарал, буурал аль аль нь тэмдэг нэр үндсээрээ тодтгуулагч үгтэйгээ холбогдсон байна. За дараагийн өгүүлбэрт гэрэлт хөшөөний хүйтэн чулуу гэгээ наранд бүлээн байдаг юм а гэсэн өгүүлбэрт. За мөн л гэрэлт, хүйтэн, гэгээн, бүлээн гэсэн тэмдэг нэрнүүд араасаа орсон нэр өгүүлбэрүүд тодтогоод явж байна. За хамгийн сүүлийн өгүүлбэрт манай ангийн хамгийн даруухан охин гэ. За даруу гэдэг үг маань даруухан гэд бууруулах зэрэг дээр хувирсан байна. За дараагийн тодтголын бас нэг хэлбэр бол өвлийн тодтгол байгаа. Тэгэхээр энэ өвлийн тодтгол өнөөдрийн манай ярьж байгаа сэдвт бол шууд хамаарахгүй энэ байц гişүү өгүүлбэрлэг хамаарад явах учраас энэ нөгөө дэлгэрүүлж ярихгүй бол энэ хүнд ингээд орхи. За энэ ерөнхийдөө яагаад энд орж ирсэн бэ гэхээр ерөөсөө нөгөө тодтгол гишүүн гэдэг маань өвлийг тодтогдог, нэрийг тодтогдог шинжтэй учраас энд бас нэмэд оруулаад ирсэн байгаамаа. За дараагийн слайдн дээр харъя. За одоо яг суралцж байгаа суралцагчд маань сая өмнөх тодтгол гэж юу вэ? Өгүүлбэрт ямар үүрэгтэй орж ирдэг вэ? За тодтгуулж байгаа үгтэйгээ ямар харьцаанд байх вэ гэдэг саяны ярьсан мэдлэгийг ерөнхийдөө одоо хэл сурах хугацаанд эзэмшсэн байгаа тохиолдолд тодтгол гişүү өгүүлбэрийг ойлгоход одоо хүндрэл харьцангуй бага байх болно. За тэр тодтгол гэдгээс бас бүрэн гүйцэд ойлгоогүй байгаа тохиолдолд бас юу вэ, яах вэ гэдээ эргэлзээд байж магадгүй. Тэгэхээр гişүү өгүүлбэрээ үзэхээс өмнө тэр тодтголыг болоо оюутнуудтай эхлээд их сайн ойлгуулах хэрэгтэй гэж бодож байна. За тодтгол гişүү өгүүлбэрийн тухайд бол ерөөсөө энэ маань өмнө хэлсэнчлэн угсарсан нийлмэл өгүүлбэрийн нэг бүрэлдэхүүн нэг одоо хэлбэр нь байж байгаа. Тэгэхээр тодтгол гишүүний одоо нөгөө ерийн тодтгол гишүүнээс саяны дээр ярьсан нэр үгээр, тэмдэг нэрээр, тооны нэрээр илэрж байгааг тэр тодтголуудын нэгэн адилаар өөр хоорондоо зэрэгцэж гол өгүүлбэрийнхаа аль нэг нэр гишүүнд захирагдаж уг юмынхаа шинжийг олон талаас нь товоолон гаргах үүрэгтэй ийм л өгүүлбэрийг бол тодтгол гишүүн өгүүлбэр гэж хэлээд байгаа. За тэгээд тодтгол гишүүн өгүүлбэр нь бол одоо нийлмэл өгүүлбэр дотроо нэг тодтгол гишүүн өгүүлбэртэй байж болно. За хоёр болон хэд хэдэн тодтгол гишүүн өгүүлбэр бас зэрэгцээд орж болно. Тэр бид нар тухайлбал одоо урт өстэй, өндөр нуруутай эмэгтэй гэл одоо эмэгтэй гэдэг үг маань саяны дээр хоёр янзын тодтгол авч байгаа шиг өгүүлбэр ч гэсэн бас адилхан зэрэгцээд орох боломжтой байдаг. За энэ дээр жишээн дээр хоёр янзын жишээ авсан байгаа. За нэг нь хүнд цаг үеийг хамтдаа туулж өнгөрүүлсэн. За дэлгэц маань байхгүй болчиход. За хүнд цаг үеийг хамтдаа туулж өнгөрүүлсэн андууд бусдын хувьд хизээч үл ойлгогддог холбоогоор гагнагданаа гэсэн өгүүлбэр байна. За тэгэхээр энэ өгүүлбэрийн гол өгүүлбэр нь бол андууд холбоогоор гагнагдана гэсэн өгүүлбэр байна. За нөгөө хоёр талд нь байгаа улаан болгоцсон байгаа өгүүлбэр бол тодтгол гишүүн өгүүлбэр. За тухайлбал ямар андууд гэхээр хүнд цаг үеийг хамтдаа туулж өнгөрүүлсэн андууд. За андууд гэдэг үг маань тодтголоо авсан байна. За дараагийнх нь холбоогоор гэдэг үг маань ямар холбоогоор? Бусдын хувьд хизээч үл ойлгогдох холбоогоор гагнагдана. За тэгэхээр андууд холбоогоор гэсэн хоёр гишүүн маань хоёулаа тус бүртээ тодтгол авсан байж байна. За дараагийн өгүүлбэрт гэтэл хөх хүнээр суунагсан номин цэнхэр уусаар хүрээлэгдсэн хүндээд хашцгаан хотхон яриаж харагданаа гэсэн өгүүлбэр байна. За тэгэхээр энэ өгүүлбэрийн гол өгүүлбэр нь бол хүндээд хашцгаан хотхон яриаж харагдана гэсэн өгүүлбэр байна. За тэр хүндий гэдэг үг маань өөрөө зэрэгцсэн тодтол
хоёр тодтгол гişүү өгүүлбэр авсан. За эхнийх нь болохоор хөх хүнээр суунагласан гэдэг нэг өгүүлбэр, дараагийнх нь номин цэнхэр өмнөх слайд нарыг засаг ба. Номин цэнхэр усаар хүрээлэгдсэн гэдээ бас нэг тодтгол. Тэгэхээр ийм хоёр тодтгол гişүү өгүүлбэр зэрэгцээд орж ирсэн байна. За тэгэхээр энэ ч бас өгүүлбэр дэлбэг тааралддаг бүтцүүд байгаа. За дараагийнх нь слайдыг харъя. За дараагийн слайдаа харах уу. За тэгэхээр саяны ярьсанчлан тодтгол гişүү өгүүлбэр нь гол өгүүлбэртэй нэрээр илэрсэн үгийг тодтгоно гэд хэдүүлээ тодорхойлолтод тэр харсан. За тэгэхээр тэр тодорхойлолтод гарч байгаа нэрээр илэрсэн гишүүн гэдэг маань гол өгүүлбэртэй ихэвчлэн эзэн бие буюу өгүүлэгдэхүүн эсвэл тосогдохуун болж орж ирдэг. За тэгэхээр жишээн дээр харъя. Зочид ирлээ. Тэр зочид ээжийн хамаатнууд гэсэн жишээ байна. За нийлүүлээд нийлмэл өгүүлбэр болохоор ирсэн зочид ээжийн хамаатнууд гэсэн өгүүлбэр үүсэж байна. За тэгэхээр энэ нийлмэл өгүүлбэрийн яг үндсэн хэлэх гэж байгаа санаа нь болохоор зочид бол ээжийн хамаатнууд байгаа. Тэгээ ямар зочид юм бэ гэхээр ирсэн зочид. За тэгэхээр энэ ирсэн гэдэг өмнө нь гарч ирж байгаа энэ хэллэг бол зочид ирлээ гэдэг одоо энгийн өгүүлбэрээс үүссэн тодтгол гişүү өгүүлбэр болох нэ. За дараа нь би нэг тос түрхдэг, тэр тос тасарчихжээ гэсэн өгүүлбэр байна. Тэгэхээр миний түрхдэг тос тасарчихжээ гэж орж ирсэн. За тэгэхээр дараагийн өгүүлбэр нь өчигдөр би их дэлгүүрээс нэг ном авсан, тэр ном алга болчихлоо. За нийлүүлээд нийлмэл өгүүлбэр болохоор өчигдөр миний их дэлгүүрээс авсан ном алга болчихлоо. За одоо эргээд энэ өгүүлбэрүүдээ харахад энэ зочид, тос, ном гэсэн үг маань дандаа гол өгүүлбэртэй эзэн бие нь болсон байгаа. Зочид ээжийн хамаатнууд тос тасарчихсан, ном алга болчихсон. Тэгэхээр тэр гол үйл явдлын одоо өгүүлэгдэхүүн нь дандаа одоо энэ зочид, тос, ном гэсэн үгнүүд. За тэрийг тодтогч байгаа өгүүлбэрүүд нь өмнөө улаанаар орж ирсэн өгүүлбэрүүд байх нэ. За дараагийнх нь слайдыг харъя. Юу слайд нэг алгасч уу? Өмнөх нь. Энийний дараа нэг слайд байгаа да. За яг алгасаад ах шиг байна. За саяын энэ шаа. тэгвэл тэрний өмнө ороо явчихуу. Энэ номтой юу? Энийг слайд нь байхгүй болчих. За амаар тайлбарлачаа да. Энд орж ирж байна. За тэгэхээр сая бол тодтгол гişүү өгүүлбэр нь дандаа гол өгүүлбэрийнхаа эзэн биеийг тодтогч байсан бол одоо дахиад гол өгүүлбэрийнхаа тосогдохооныг тодтогч бас орж ирнэ. Ягаад тэр тосогдохоон бас л нэрэг байдаг учраас. За жишээ нь зочид ирлээ гэдэг адилхан өгүүлбэр авсан байгаа. Би зочдыг угтаж авлаа гэдэг. Одоо гол өгүүлбэрийн эзэн бие бол би гэсэн үг орж ирсэн байна. За тэгээд би ирсэн зочдыг угтаж авлаа. За зочдыг гэдэг үг маань тосогдохуун болж орж ирж байна. За дараа нь би нэг тос түрхдэг, тэр тосыг олсонгүй. За тэгэхээр би түрхдэг тосоо олсонгүй. Би ямар тос олсонгүй вэ гэхээр түрхдэг тосоо олсонгүй гэд. За дараагийн өгүүлбэрт нь өчигдөр би их дэлгүүрээс нэг ном авсан. Би тэр номоо олохгүй байна гэсэн хоёр өгүүлбэр байгаа. Хоёулаа энгийн өгүүлбэр. За нийлүүлээд нийлмэл өгүүлбэр болохоор би өчигдөр их дэлгүүрээс авсан номоо олохгүй байна гэсэн өгүүлбэр үүсэж байна. За тэгэхээр үндсэн одоо гол өгүүлбэр бол энд би номоо олохгүй байна гэсэн өгүүлбэр байгаа. За үүний тодтгол нь болохоор өчигдөр их дэлгүүрээс авсан ном буюу ном гэсэн тосготгооны тодтогч орж ирж байна. За дараагийн ахлуугаа шилжчихье. За ярьж явах явцад хэрэг ойлгомжгүй тодруулах зүйл байгаа бол асуугаад явж болно. За тодтгол гишүүн өгүүлбэр нь болохоор өмнө одоо давтаад хэлсэн шиг ерөнхийдөө нэг гол өгүүлбэр дэх одоо өгүүлэгдэхүүн тосогдохууныг тодтогоод явах ийм үүрэгтэй өгүүлбэр. Гэхдээ энэ тодтгол гишүүн өгүүлбэрээ тодтгуулагчтай нь буюу гол өгүүлбэртэйгээ яаж холбох вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. За тэгэхээр холбох аргын тухайд одоо хамгийн түгээмэл хэрэглэгддэг энэ 3 аргыг энд оруулсан байгаа. Энэ бол
өдөр тутмын хэрэглээнд хамгийн өргөн хэрэглэгддэг энэ 3 арга байна. За нэгдүгээрт нь бол үүлийн тодотгон холбох нөхцөл бүхий үйл үгээр холбож болно. За хоёрдугаарт нь гээ язгууртаа туслах үйл үгэн дээр тодтхон холбох нөхцөл залгаж бас холбож болно. За гуравдугаарт нь хэрэгтэй, тухай, ёстой, мэд, шиг одоо ийм мэтчлэн холбох үгээрээс холбож болно. За жишээн дээрээ бүгдээрээ харъя. Тухайлбал миний хэлсэн үгийг битгий мартаарэ. За энэ өгүүлбэр гэж байна. Тэгэхээр хэлсэн гэдэг одоо хэрвээ өгүүлбэрээ салгах юм бол би нэг үг хэлсэн гэдэг нэг өгүүлбэр тийм үү? Дараа нь чи тэр үгийг битгий мартаарэ гэсэн нэг өгүүлбэр байж байгаа. За тэгээд нийлүүлээд харахаар бол миний хэлсэн үгийг. За хэлсэн гэдэг үгний одоо үндэс нь бол хэл. За үүн дээр тодтхон холбох нөхцөл сэн залгаад үгийг гэдэг тодтгуулагчтай холбож өгсөн байж байгаа. Өөрөөр хэлбэл үгийг битгий мартаарай гэсэн гол өгүүлбэртэйгээ холбож өгсөн гэсэн үг. За дараагийн өгүүлбэр нь Пушкины мэндэлсний ойг тэмдэглэв. За мөн л адилхан ямар ойг тэмдэглэсэн бэ гэхээр Пушкины мэндэлсний ой гэж байгаа. Тэгэхээр мэдлэх гэдэг үгэн дээр бол сэн өгүүлбэрийн сэн өнгөрсөн цагийн нөхцөл буюу тодтхон холбох нөхцөлийг залгаж хойшоогоо ой гэдэг үгтэйгээ холбож өгсөн байна. За дараа нь малгайтай чон байна гэсэн ярианд хүмүүс тийм амархан итгэсэнгүй гэсэн өгүүлбэр байна. За үүнд холбож байгаа холбоос нь бол гисэн гэдэг үг орж ирж байгаа. За гээ язгууртай үйл үгэн дээрээ тодтхон холбох сэн нөхцөлийг залгаад арийнхаа ярианд гэсэн үгтэйгээ холбож өгсөн байх нэ. За дараа нь бат сүрэнгийн авсан шиг хөх дэвтэр хоёрыг авчээ гэсэн өгүүлбэр байна. За тэгэхээр хөх дэвтэр ер нь дэвтэр гэдэг үг маань ингээ хоёр энцэн тодтолтой. Эхнийх нь бол сүрэнгийн авсан шиг гэдэг тодтол гишүүн өгүүлбэрээр тодтол авсан. Ард нь дахиад хөх гэсэн зүгээр одоо тэмдэг нэрийн тодтолоос авсан. За ийм хоёр тодтолтой үг байж байгаа. За тэгээд авсан гэдэг үг маань шиг гэсэн холбох үгээр холбогдож хойшоо гол өгүүлбэртэйгээ холбогдсон байгаа. За дараагийнх нь ухаан далай номоос ихтэй гэдэг ардын мэрэгэн үг бий гэсэн өгүүлбэрийн за гэдэг үг нь мөн л адилхан гээ язгууртай үйл үгэн дээрээ дэг гэсэн тодтхон холбох нөхцөл залгаад арийнхаа гол өгүүлбэртэй холбож өгсөн байна. За тодтхон холбох нөхцөлийн хувьд бол одоо бидний сайн мэддэг нөгөө үйл үгийн өнгөрсөн одоо ирээдүйн цагийн нөхцлүүдтэй адилхан ерөнхийдөө. За тэгтээ баг зэргийн жаха ялгаа байгаа. Тэрийг бол дундаараа тайлбарлаад явъя. За ерөөсөө л өнгөрсөн цаг гэхээр нөгөө сан гийн дөрвөн зэрэгтэй үгүйсэх дээр аагүй гийн дөрвөн зэрэгт тэгээд жээчээ байсан, байгаагүй, даг байсан, даггүй байсан гэсэн энэ нөхцлүүд маань тодтхон холбох нөхцөл болоод тухайн одоо тодтол гишүүн өгүүлбэрийнхаа үйл үгийг хэлбэршүүлээд гол өгүүлбэртэйгээ холбоод явах үүрэгтэй байдаг. За тухайлбал энэ жишээн дээр уншсан ном, уншаагүй ном, уншиж байсан ном, уншиж байгаагүй ном, уншдаг ном, уншдаггүй байсан ном гэх мэтчлэнгээр орж ирж байна. За одоо цагийн нөхцөл дээр болүүлэг мөн даггүй, жээчээ байгаа, ихгүй байгаа гэсэн нөхцлүүд байж байна. За тухайлх юм бол уншдаг ном, уншдаггүй ном уншиж байгаа ном, уншихгүй байгаа ном, уншдаг ном, уншдаггүй ном гэх мэтчлэнгээр. За ирээдүйн цаг заасан нөхцөл дээр бол үйлэг тэгээ үйлт нэрийн хээтэй үгс хэлбэр дээр бол ахгүй гэсэн дагавраа араасаа аваад ингэж үсдэг байгаа. Тухайлбал унших ном уншихгүй ном гэдэг. За үүн дээр яг зүгээр нэмээд хэлэхэд ерөнхийдөө одоо тодтхон холбох нөхцөлийг үзээд тодтол гишүүн өгүүлбэрийг ингэ тайлбарлаж явах явцад эхэнд бол оюутнууд гайхдаг зүйл юу байдаг вэ гэхээр монгол хэлэнд ерөөсөө үүлэг бол өгүүлбэрийн төгсгөлд орж ирдэг гэсэн бүтцтэй шүү дээ. Тэгэхээр тэр бүтц нь одоо зөрчилдөд байгаа юм шиг оюутнуудад харагддаг бололтой байдаг. Тэгээд оюутнууд яагаад өгүүлбэрийнхаа голд ороод ирвэ гэж асуугаад байдаг. Тэгэхээр тэрийг бол одоо энд ингээд бүтэн өгүүлбэр байгаа юм шүү эндээс ингээд энэ одоо өгүүлбэр болвол гол өгүүлбэр дотроо ийм үүрэгтэй явж байгаа юм шүү гэдгийг зааг нь бас тайлбарлаж хэлэх шаардлагатай юм шиг санагддаг. За юун дээр нөхцөлийн хувьд нэг тайлбарлал нэмж тайлбарлал зүгээр юм юу байдаг вэ гэхээр одоо цаг дээр ялангуяа за явж байна гэдэг одоо чинь би сургууль руугаа явж байна гэдэг өгүүлбэр байлаа гэж бодоход үүнийг тодтол гишүүн өгүүлбэр болгоё гэж үзэхээр нөгөө жээчээ байна гэдэг маань
яг тэр чигээр хэрэглэгддэггүй. Нөгөө аагүй жээчээ байгаа гэдэг нөхцлөөр ингэж орж ирдэг. Одоо энд харагдаж байгаа үүлэг жээчээ байгаа гэсэн ийм нөхцөл болж хувирч орж ирдэг. Тэгэхээр энэ нөхцөлийн хувьд ийм хувирал гардаг учраас баттадгаад арай илүү нэмэлт дасгал оюутнуудад ажилуулад нөгөө хэрэгжилж дадуулахад нь бас нэлээд анхааруул зүгээр байдаг. За үүнтэй адилхан ирээдүйд цагийг заасан нааны нөхцөл дээр бас адилхан яг нааны гэдэг нөхцөл маань өөрөө тодтхон холбоо нөхцөл болж чаддаггүй. Тодтол гişүү хөлбөр дээр шууд тэр чигээр хэрэглэгддэггүй. Тэр нь үүлүүгийн одоо нөгөө эс тусах хэлбэрхээ болж орж ирдэг учраас мөн адилхан үнийг одоо хэрэглүүлж хэвшүүлэх тал дээр анхаарч нэмэлт дасгал ажиллуулж байвал их зүгээр юм уу гэж бодоод байгаа. За дараагийн слайдыг харъя. За дараагийн слайдн дээр тодтхон холбох нөхцлөөс гадна хоёрдугаарт нь даймж үүлэг холбох үүлэгээр бас холбоно гэх түрүүн нөгөө онцлог шинж дээр ярьсан. Тэгэхээр тухайлах юм бол дуртай дургүй, хэрэгтэй хэрэггүй, ёстой ёсгүй, чадна чадахгүй те болох болохгүй гэсэн энэ даймж үүлэгсээр бас тодтол гişүү хөлбөрийн үүлэг хэлбэршээд гол өгүүлбэртэйгээ холбогдох тохиолдлууд байдаг. За тухайлбал унших дуртай ном те, унших дургүй ном, унших хэрэгтэй ном, унших хэрэггүй ном гэх мэтчлэнгээр за тэгэл унших ёстой ном, ёсгүй ном те, уншиж чадах ном, уншиж чадахгүй ном гэх мэтчлэнгээр арийнхаа гол үүлэгтэй холбогдох бас нэг холбоос нь болоод явна. За энийг бас оюутнууд даймж үүлэгээр холбож байгаа энэ холбоосыг үтгэхээс өмнө энэ даймж үүлэг маань юу юм бэ? Даймж үүлэгийн өмнө орж байгаа үүлэг нь өөрөө яаж хэлбэрчдэг юм бэ гэдэг тэр суур дүрмээ бас их сайн мэдчих хэрэгтэй. Тэргээ мэдж байгаа тохиолдолд өмнө нь заасан тохиолдолд бас тэргээ баттгаад явах нэг юм баттгал дасгал бас болж чаддаг. За дараагийнхаа слайдыг харъя. Дараагийнхаа слайд руу шилжих үү? За тэгэхээр тодтол гişүү хөлбөр гэж юу вэ гэдгээ хэдүүлээ харчлаа. Тодтол гişүү хөлбөрөө гол өгүүлбэртэйгээ яаж холбох юм бэ гэдэг холбох аргуудаа харчлаа. Одоо тэгэхээр бидний дараагийн нэг анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр тодтол гişүү өгүүлбэрийн өгүүлэгдэхүүний хувирал байгаа. За тэгэхээр өгүүлэгдэхүүний хувьд бол тодтол гişүү өгүүлбэр нь хоёр янзаар хувираад байгаа. За энэ слайд алгассан шиг байна. Өмнөх нь гарах уу? За баярлалаа. За тэгэхээр тодтол гишүүн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн нь нэрлэхийн тялгалаар нэг хэлбэрчиж болно. Бас хариалгын тялгалаар хэлбэрчиж болно. За эргээд нэг жоохон ойлгомжтой болохын тулд тодруулахад ерөнхийдөө бид нар нийлмэл өгүүлбэр яриад байгаа. Тэгэхээр нийлмэл өгүүлбэр маань гол өгүүлбэр, гишүүн өгүүлбэр гэсэн хоёр өгүүлбэрээс хамгийн багадаа хоёр өгүүлбэрээс бүрдэж байгаа. За гишүүн өгүүлбэрийн одоо тухайн өгүүлбэрийн шаардлагаас хамаарат гишүүн өгүүлбэр нь хідэж байх боломжтой гэж багш түрүү хэлсэн. За тэгэхээр гол өгүүлбэр маань ч өөрөө эзэн бие үүлэгтэй, гишүүн өгүүлбэр маань ч өөрөө эзэн бие үүлэгтэй. Бид нар одоо бол гишүүн өгүүлбэрийнхаа эзэн биеийг ярьж байгаа. За тэгэхээр гишүүн өгүүлбэрийн эзэн бие маань нэрлэхийн тялгалаар хэлбэрчиж болно, бас хариалгын тялгалаар хэлбэрчиж болно. За ямар тохиолдолд нэрлэхийн тялгалаар хэлбэрчээд байна вэ гэдгийг бас энд харъя. Би ерөнхийдөө 3 багцлаад энд оруулсан. За хамгийн нэгдүгээрт нь хэрвээ нийлмэл өгүүлбэр дэх гол гишүүн өгүүлбэрийн гол болоод гишүүн өгүүлбэрүүдийн эзэн бие нэг ижил хүн, нэг ижил юм байвал уг эзэн биеийг хураангуулад гол өгүүлбэрт нь бичих бөгөөд нэрлэхийн тялгалт байна гэсэн. За тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тухайн одоо гол өгүүлбэрт байгаа эзэн бие, гишүүн өгүүлбэрт байгаа эзэн бие ерөөсөө нэг хүн байна гэж ойлгох нь байна. За тэгэхээр ийм нэг хүн байгаа тохиолдолд гишүүн өгүүлбэрийн эзэн бие нэрлэхийн тялгалт байна. За энд би шууд жишээн дээр харуулчихъя. Жишээ нь би өчигдөр шинэ үгнүүд цээжилсэн. За тэгэхээр энэ үг цээжилж байгаа эзэн бие бол би өөрөө. За би тэднийг мартчихлаа. Тэгэхээр мартсан эзэн бие ч бас би өөрөө. За энэ бол хоёулаа нэг хүн байгаа. За нийлмэл өгүүлбэр рүүгээ бүтээгээд харахаар би өчигдөр цээжилсэн шинэ үгнүүдээ мартчихлаа гэд. За тэгэхээр одоо энд би өчигдөр цээжилсэн, би мартчихлаа гэдэг хоёр эзэн биеийг хооронд нь хураагаад ганцхан бие орж ирсэн байгаа. За ингээд ганц бие маань өөрөө юу нэрлэхийн тялгалт
орж ирсэн байна. За хоёрдугаар тохиолдол нь болохоор тодтол гишүүн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн нь төрлийн олноос нь үл ялган ерөнхий хэлсэн утгатай бол хариалгын ялгалт тойрохгүй гэд нэг юм залт байгаа. За тэгэхээр энэ ямар утгатай юм бэ гэхээр за дахиад жишээн дээр харъя. Хүн явсан мөрөөр ороод яв гэсэн өгүүлбэр байна. Тэгэхээр хүн явсан мөргөө тэгэхээр ямар хүн явсныг бол тодорхойлж заагаагүй, хэн нэгэн хүнийг онцолж хэлээгүй. Ерөөсөө л ерөнхийдөө хүн гэдэг хогтгоныг бол энд оруулж ирсэн. Тэгэхээр ийм ерөнхий хэлж байгаа тохиолдолд бол тодтол гишүүн өгүүлбэрийн эзэн бие нь нэрлэлийн ялгалт байна гэдгийг хэлж байгаа юм. За дараагийн тохиолдол нь болохоор гишүүн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн нь тодотчлагчтой өгүүлбэр нь эс тусах үйлдвэгээр эсвэл нэр үгээр илэрсэн тохиолдолд гол төлөв нэрлэлийн ялгалт хувирна гэсэн ийм залт байгаа. За тухайлбал нэрн мөнх, дурн нэнх, ачин гүн барьцааны гавьяаг үндэтгэж гэдэг энэ цаашаа бүрэн дуусаагүй өгүүлбэр байгаа. За энэ өгүүлбэрт байгаа тодтгол хэсэг бол нэрн гэдгээс ахуулаад гүн хүртэл явж гэн. За тодотчлагчтай гэж үг хэлж байгаа нөхөр нэрн гэд нэр гэдэг үг нь ардаа тодточлагч автсан. За тэгээд дурн, ачин гэд тодточлагч автсан. За энэ тохиолдолд бол эзэн бие тодтол гишүүн өгүүлбэрийн эзэн бие нэрлэлийн ялгалт байна гэдгийг илэрхийлж байгаа юм. За ерөнхийдөө хэл шинжиллийн онлын номнуудыг ингээд аваад үзэхээр манай судлаач хэл шинжилчид энийг бас жоохон ялгаатай бичдэг. Зарим нь бол нэрлэлийн ялгалт байна гэж, зарим нь хариалгын ялгалын тэг хувилбарт байна гэд ингээд өөр бичдэг байгаа. Тэгэхээр одоо аль нь байсан ч бидний үндсэн зорилго юу вэ гэхээр тэрний ялгааг бол бид нэр оюутнуудаа ойлгуулах гээгүй. Бид нэр ямар зорилготой байгаа вэ гэхээр ерөөсөө энэ оюутнуудаа хэрэглүүлж сургах зорилготой байгаа. Тэгэхээр одоо нэрлэлийн ялгал байсан ч хариалгын ялгалын тэг хувилбар байсан ч тэнд хариалгын ялгалын нөхцөл харагдахгүй байгаа учраас миний хувьд бол оюутнуудаа ойлгуулалтаа яадаг вэ гэхээр одоо хариалгын ялгалын нөхцөлийг шууд авахгүй нэрлэлийн ялгалт байна гэд ингээ хэлцдэг. Яагаад вэ гэхээр хэр одоо хариалгын ялгалын нөхцөл илэрсэн нөхцөл те эсвэл илрээгүй тэг хувилбартай нөхцөл гэдээ яриад явах юм бол бүр толгой нэргээд явчих учраас эхний ээлжинд нөгөө энэ өгүүлбэрийн бүтцийг хэрэглүүлж сурах гэдэг байгаа учраас би аль ойлгоход амархан байдлаар нь тайлбарлаад явдаг байгаа. За тэгээд нөгөө талаар оюутнууд маань ерөөдөө хэл шинжилж биш учраас тэрийг заавал нэр томьёо оронд сурах цээжлэх нэг одоо тэргуун зэргийн зорилго нь биш ээ гэж үздэг. За дараагийн слайд руу оръё. За одоо тодтол гишүүн өгүүлбэрийн маань эзэн бие буюу өгүүлэгдэхүүн хариалгын ялгалаар хэлбэрчнэ гэж хэдүүлээ ярьсан. За тэгэхээр ямар тохиолдолд хариалгын ялгалаар хэлбэрчж ийн вэ гэдгийг бүгдээ энд харъя. За багцлаад би бас 3 янзаар оруулсан байгаа. За яг өмнөхийнхөө одоо ярьсны эсрэгээр за хэрвээ нийлмэл өгүүлбэр дэх гол болоод гишүүн өгүүлбэрийн эзэн бие өөр хүн тий ижил биш өөр хүн өөр юмс байх юм бол тус бүрд нь эзэн биеийг бичээд харин тодтол гишүүн өгүүлбэрийн эзэн бие нь хариалгын ялгалт байна гэсэн нэг юм залт байна. За тухайлбал нэг жишээн дээр аваад харъя гэдүүлээ. За хүүхдүүд тоглоомуудаар тоглосон гэдэг нэг өгүүлбэр, дараа нь би тэр тоглоомуудыг хурааж байна гэдээ бас нэг өгүүлбэр. За тэгэхээр тоглосон хүмүүс нь бол хүүхдүүд, хурааж байгаа хүн нь болохоор би байгаа юм. Тэгэхээр энэ хоёр бол хоёр өөр эзэн биетэй өгүүлбэр. За тэгээ үүнийг одоо нийлмэл өгүүлбэр болгоод харахаар хүүхдүүдийн тоглосон тоглоомуудыг би хурааж байна гэсэн өгүүлбэр үүсэж байгаа. Тэгэхээр гол өгүүлбэр болох би хурааж байна гэдэг нь ч өөрөө тусдаа эзэн биетэй, би гэсэн эзэн биетэй тоглосон хүмүүс нь ч бас хүүхдүүдгээ тусдаа өөр эзэн биетэй явж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бол тодтол гишүүн өгүүлбэрийн эзэн бие нь хариалгын ялгалт хэлбэрчж орж ирэх нэ. За яг өгүүлбэрийн одоо аль гишүүнээ онцолж байгаагаас хамаарад бүтцийн гишүүний байрлалын үед жоохон ялгаатай бас хэлж болно. Тухайлх юм бол хүүхдүүдийн тоглосон тоглоомуудыг би хурааж байна гэж хэлж болно. За бас би хүүхдүүдийн тоглосон тоглоомуудыг хурааж байна гэж хэлж болно. Аль нь ч бол өгүүлбэрийн зөв бүтэц. Эхний өгүүлбэртээ бол хийж байгаа өгүүлээ онцолсон бол дараагийн өгүүлбэртээ би юу хийж байгаа вэ гэдэг өөрийгөө онцолж байгаа учраас би гэдэг эзэн би эхэндээ гаргаж ирсэн байна. За англи хэлэнд ч гэсэн яг энэ бүтц бас ингээд нөгөө ургуу дараалалтай бүтцэд орж хэрэглэгддэг. Тэгэхээр тухайн одоо аль ч хэлэнд байсан энэ бүтц бол байгаа байхаа л гэж бодож байна. Би хөвчлэн бол англи хэлтэйгээ харьцуулж дүүлгэж заадаг болохоор
нөгөө энэ тодтол гишүүний хувьд бол adjective clause-тойгоо их авсаргаж явдаг байгаа. За дараагийн жишээн дээр за юугаа тодорхойлолтоо хараад ирээд жишээ рүү оръё. За хоёрдугаар тодорхойлолт нь юу нөхөр төрлийн олноос нь онцолж ялгсан утгатай нэр үг, оноос нь нэр, төлөөний үгээр илэрсэн өгүүлбэртгүүнтэй тодтол гишүүн өгүүлбэрийн өгүүлбэртгүүн нь хариалахын тиалгалт байна гэд нэг юм заалт байж байгаа. За тэр өмнө нь бол ерөнхий нэр байсан бол одоо тодорхой нэр болоод ороод ирж байгаа. За тухайлбал энэ хүний явсан мөрөөр ороод яв гэж байгаа. Одоо өмнө зүгээр ерөнхийдөө хүний гэжсэн бол одоо энэ хүний гэдэг тодтоход зааглаад ороод ирж байгаа. Тодтоход ороод ирж байгаа. За тийм учраас хүний гэд хариалахын тиалгалт хувиргасан байна. За дараагийн өгүүлбэрт Батын явсан мөрөөр ороод яв гэж байгаа. За тэгэхээр оноос нь нэр орж ирж байна гэдэг бол энэ өөрөө тодорхой зүйл. Одоо Батын нэр, цэцгээгийн нэр одоо юу гэдгийг те оноос нь нэр л орж иж байгаа юм бол тэр нь цаана хинбэ гэдэг нь тодорхой тов тод хүн одоо нэг онцлсон хүн байгаа учраас энэ бол тодорхой нэр гэж үздэг. За ингээд Батын ингээд хариалахын тиалгалт хувирсан байж байгаа. За дараагийн өгүүлбэрт миний явсан мөрөөр ороод яваа. За төлөөний үгээр орж ирж байгаа нэр эзэн бий бол мөн л тодорхой зүйл байгаа. За тийм учраас миний гэд хариалахын тиалгалт хувирсан байна. За 3 дахь заалт нэг сонирхолтой заалт байгаа. Тэр юу вэ нөхөр тэмдэгнэр, тооны нэр зэрэг одоо үгсийн аймаг нь тодтол гишүүн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн болж байгаа тохиолдолд энэ нь заавал бодиттой биетэй юмыг одоо заа нэрлсэн тодорхой утгатай болдог учраас хариалахын тиалгалт хувирна гэсэн нэг юм заалт байгаа. За тухайлбал өнөө борын эдсэн үүсний үлдэгдэл байна гэд нэг юм өгүүлбэр байна. За тэгэхээр бор гэдэг маань өөрөө өнгө заасан тэмдэг нэр байгаа. Гэтэл энэ бор гэдэг үг маань юуг илэрхийлж гинөө гэхээр цаанаа морь гэдэг нэг объектыг те нэг амьтныг төлөөлж орж ирсэн байж байгаа. За тэгэхээр хэдийгээр тэмдэг нэр боловч цаана нь нэг бодиттой нэр үг байгаа учраас энийг бас тодорхой нэр гэж үзээд хариалахын тиалгалт хувиргаж хэрэгэлдэг байх нэ. За тэр хоёрын хэлсэн хүн ирлээ гэд. За хоёрын гэдэг нь тооны нэрээр илэрсэн эзэн бий байна. За тэгэхээр мөн адилхан хариалахын тиалгалт хувирна. За тэгэхээр борын хоёрын аль аль нь тодорхой эзэн бий гэж үзэж байгаа учраас хариалахын тиалгалт хувиргаж хэрэгэлдэг байх нэ. За ерөнхийдөө одоо яг тодтол гишүүн өгүүлбэрийн онлын хувьд бол тайлбарлах зүйл маань энэ хүрээд өндөрлөж байгаа. За нэмж дэлгэрүүлж асууж болно. За ингээд оюутнуудаа бид нэр юугаа одоо тайлбараа те онлын мэдлэгээ ингээд олгоцсон тохиолдолд яаж баттах юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. За тэгэхээр саяны тэр их олон тайлбарыг бид нэр оюутанд хүргэхдээ мэдээж одоо хэдэн настай оюутанд ямар зорилгоор хичээл зааж байгаа вэ? Оюутан маань ямар хэмжээний үгсийн сантай вэ? Монгол хэлний одоо мэдлэгийн түвшин ямар түвшинд байна вэ гэдгээ харгалзаад тайлбар яаж хүргэх вэ гэдэг нь мэдээж багш болгоны өөрөө хувиргаж бодох асуудал байгаа. За нөгөө яг тухайн одоо суралцагдж байгаа нас мэдлэг те үгийн сан гэдэг тэр олон зүйлт нь ингээд тохирсон хэлбэрээр тайлбараа бид нэр өгчөө араас нь дасгалаар баттгаж өгөх хэрэгтэй болдог. За дасгалын хувьд бол би ямар арга баримталдаг вэ гэхээр хамгийн хөнгөнөөсөө хоошо хөндрүүлэх тактикийг бол барьдаг. Эхний ээлжинд бол ерөнхийдөө нөгөө хэл сурж байгаа оюутнууд тийм сэтгэл зүйн хувьд их тийм дарамтгүй хөнгөн тэгээд их хурдан ахицтай хийгээд байвал тэр дадал нь хурдан сууд юм уу гэсэн нэг тийм зүйл ажиглалаад байгаа. Тэгээд яг тэрийгээл би нөгөө дасгалжуулалтаа их барьдаг. За тухайлбал одоо эхний дасгал маань юу вэ нөхөр эхлээд энд нэр өгнүүдээ өгчөж байгаа юм. Зогсоол, цамц, шүлэг, хоол, ресторан гэх мэтчлэн ингээд нэр өгсөө өгчөөд. За энэ ямар зогсоол юм бэ? Ямар цамц юм бэ гэд асуухаар оюутнууд магадгүй одоо өөрсдийнхөө санаанд орсон зүгээр энгийн тэмдэг нэрийг хэлж магадгүй. За тэгээд эсвэл одоо өгүүлбэр хэлж магадгүй их сайн оюутнууд нь бол. За ингээд энэ нэр үеийнхаа тэр ямар гэдэг асуултанд хариулагдах шинжийг тодтогсон тодтолуудаа энэ дээрээ дасгал надад хийчээд за одоо тэгвэл уртлынхаа одоо тодтол гишүүн өгүүлбэртэй холбоод үзье гэдэг энэ тэгээ холбож үзэж болно. За тэгээд одоо тухайлбал энэ түүний зохиосон шүлэг те за магадгүй утгын хувьд ингээд аль ч үгийн сонгох боломжтой юм
сонголтууд байж болно. Тэгэхдээ бусад өгүүлбэрийнхээ утгыг хараад одоо давхцахгүй байхаар сонгороо гэд оюутнуудад даалгавар өгчдөг байгаа. Тэгэхээр энийг оюутнууд маань хийчээд бид нар эргээд бас ярилцдаг. За дараагийн дасгал нь за би энд бас та бүхний заах нөгөө энэ тодтол гişүү өгүүлбэр чинь заахад бас хүнд төрлийн хичээлд ордог шүү дээ. Тэгэхээр одоо дасгал дадлагад нь бас хэрэг болж магадгүй гэж бодоод 12 төрлийн дасгалын хэлбэрийг энд оруулж ирсэн байгаа. Тэгэхээр тус бүрийг харуулаад тайлбарлачаа. За 2 дугаар дасгал дээр нь дараагийнх нь харуулж байна. За дараагийнх нь болохоор одоо нэг жаахан өмнөхөөс шат дахиад тодтол гişүү өгүүлбэр ингээ бүтэн өгчөж байгаа юм. За ном уншиж байгаа гэд. Тэгэхээр энэ тодтол гişүүн өгүүлбэрийг арын тэр гол өгүүлбэрт зөв байрлалд нь оруулаарай гэж байгаа юм. За тэгэхээр одоо нөгөө суралцагч маань биегийн өмнө оруулах юм уу, хүүхдийн өмнө оруулах юм уу, ээжийн өмнө оруулах юм уу гэдгийг бас бодож олох хэрэгтэй болно. За тэг өөрөөр нь бодуулахын тулд энд аль нэг газарт нэг орох хэвээр газарт нь бол зааг тавьж өгөөгүй. Одоо оюутан суралцагч өөрөө уншаад бодож олох юм даалгавар байна. За тэгээд тэгтээ нөгөө бас хит их хүндрүүлэхгүй тулд ерөөсөө нэг төрлийнхийг сонгож авсан. Тэгээд хүүхдүүд ингээд нэг имийг олон дахин унших тусам нөгөө дадал нь илүү сайн сууж чаддаг учраас бас их нөгөө ачаад оюуны ачаадлыг хит их өгөхгүй тулд хялбархан тэгтээ өмнөхтөрөөс суурлаад хэлэхэд бодох тэр хэмжээ. Үнтэйгээр яриад байгаа шүү дээ. Тэгээд Яна мөнгө цогшиг камер микийг хаачлаа та микийг нэгээрэй. За энэ дээр сонссноо дасгал 2 дээрээ өөрийнхөө хоолоогоор өгүүлбэрээ төгшиж үзье. За дасгал 2 дээр би дахиад тайлбарлачих. За энэ дасгал 2 нь болохоор өмнө нь зүгээр нэр үе тодтогох өгүүлбэрийг одоо тэр чигээр нь ингээд холбож харж байсан бол одоо нэг жаахан толгоогоо ажилуулад энэ тодтол гişүү өгүүлбэр маань гол өгүүлбэрийнхээ хаана орж ирэх юм бэ гэдгийг бас бодож олох ийм дасгал байж байгаа. За тэгээд өөрөөр нь бодуулахын тулд энд тодтол гişүү өгүүлбэр орох тэр заагийг бол тавьж өгөөгүй. Оюутнуудыг өөрөө олоорой гэсэн ийм даалгавар. Тэгвэл бас хит их ачаал өгөхгүй тулд ерөнхийдөө энэ авж байгаа гол өгүүлбэр нь ч нэг янзын те тэгээд тодтол гişүү өгүүлбэр нь ч гэсэн ганцхан төрөл байхаар ингэж сонгож оруулсан. Тэгээд энийг л оюутнууд уншаад хийнгээ бас өөртөө баттгаад явж байгаа. Дараагийн дасгалдаа бэлдээд явж байгаа ийм тактиктай дасгал байгаа. За дараагийн слайдыг харъя. За одоо ингээл ерөнхийдөө дасгал болгон араасаа ингээд шат дахиад л явж байгаа. За одоо энд болохоор битгэл төрөн тодтол гişүү өгүүлбэрийн эзэн бие энэ нэрлэхийн тиалгалт байж болно, бас хариалгын тиалгалт байж болно гэдэг ямар тохиолдолд хариалгын тиалгалт байх юм бэ, ямар тохиолдолд нэрлэхийн тиалгалт байх юм бэ гэдгийг тус бүрд нь авч утсан байгаа. Тэгэхээр тэрийгэ батгах дасгал энд орж ирж байна. За тухайлбах юм бол би эсвэл миний зурсан зурга танд үзүүлье гэсэн өгүүлбэр байж байна. Тэгэхээр энэ өгүүлбэрт би гэж байх юм уу, миний гэж байх юм уу? За тэгээд яагаад вэ гэсэн ярилцах маягаар энэ дасгалыг хийгээд явах юм. За тэгээ энийг ингээд 10 өгүүлбэр хийгээд дуусгаад бол оюутнууд ерөнхийдөө энэ тодтол гişүү өгүүлбэрийн эзэн бие нь ямар тохиолдолд хариалгын тиалгалт байж гэн, ямар тохиолдолд нэртгэн тиалгалт байж гэн гэдгийг яг бодит жишээн дээр хийгээд бүр ингээд хэрэглээд сурах дадал нь бас хөрхөн суугаад эхэлдэг. Дасгалын доторх өгүүлбэрийг би бас сонгож авахдаа хит их цөөхөн байвал бас яг дадал суух жахан баг шиг хит их байвал жахан залхаах маягтай шиг. Тийм учраас ерөнхийдөө 8-аас нэг 12 өгүүлбэр байхаар тооцоолж дасгалаа оруулдаг. Тэгээд мэдээж нөгөө бага насны хүмүүс их амархан залхдаг учраас цөөвтөр арайд одоо нөгөө насанд хүрсэн хүн бол бас арайд нөгөө төвлөрч чадвар нь өндөр учраас арай олон өгүүлбэр нэг 12 хүртэлх өгүүлбэрийг оруулах юм. Нэг тиймэрхүү байдлаар дасгалуудаа бэлддэг. За дараагийн слайдыг харъя. За дөрөв дэх дасгал болохоор одоо энд бүр нөгөө өгүүлбэрээ бүтэн болгож бичих дасгал явж байгаа. За энэ дасгалын хувьд бол тодтол гişүү өгүүлбэрээ өгчихсөн. Үүнийг гүйцээгээд гол өгүүлбэрээ бичээд бүтэн өгүүлбэр болгох ийм дасгал байгаа. Тухайлбах юм бол чиний тусалдаг хүн яасан те юу болсон. За тэр гол өгүүлбэрийг гүйцээгээд ингээд нийлмэл өгүүлбэрээ бүтээх ийм дасгал байгаа. За дараагийн слайд нь. За тэгээд саяны тэр
дасгал өмнөх дасгал дээр бол та харсан бах ингээд цөөхөн тэгээд нэг төрлийн маягтай өгүүлбэрүүд яваад байгаа. За тэрэн дээрээ хүүхдүүд ингээд хийгээд бас за би чадах юм байна, болох юм байна гэсэн итгэлэмжлэн суугаад ирэхээр өгүүлбэрийн жаахан хүндрүүлээд оруулаад ирчдэг. За энд мөн л адилхан тодтол гişүүл өмнөхөөс ялгаатай нөгөө тодтол гişүү өгүүлбэрийг гүйцэн. Тэгвэл өгүүлбэрийн баг зэрэг хүндрүүлээд оруулаад ирж байгаа арай олон хүүхдтэй, арай олон үгсийн сантай гэх маягаар. За дараагийн дасгалыг харъя. За энд бас л одоо гол өгүүлбэрээ гүйцээх дасгал явж байна. За тэгээ энэ болохоор нэг оюутнуудын одоо нэг бие даагаад хийх явцтай бас нэг өөрийнхөө үгсийн санг тий бас сэтгэх чадвараа ингээд аль болох өргөн хүрээнд ашиглах боломжийг олгосон юм дасгал байгаа. За тэгээд тогтмол алхдаг хүн яадгийн тий одоо өөрийнхөө бодлоор энэ өгүүлбэрийг гүйцээж бичих хэрэгтэй байж байгаа. Тэгэхээр хүн нэгд сэтгэж гин за хоёр дахьад үгсийн баялгаа бас би чинь ямар үг мэддэг үлээ гэд мэдэхгүйгээ тэмтрэх юм боломжийг бас олгож байгаа нэг юм дасгал байгаа. За дараагийн слайдыг харъя. За тэгэхээр сая бол тодтол гişүү өгүүлбэрийн нэрүүгээ тодтогч байгаа одоо хооронд нь холбох те эсвэл нөхөж бичээд бүтэн өгүүлбэр бүтээх гэх мэтчлэнгээр ингээд шатааруулж явсаар байгаад одоо би нэг англи хэлтэй хүмүүстэй голцоо заагаад байгаа учраас энэ англиар өгүүлбэрүүд нь өгсөн байгаа. Хэрвээ ер нь нөгөө хэлийн зааж байгаа хүнийхээ хэлийг мэддэг бол их том давуу тал байдаг. Мэдхгүй тохиолдолд бас тэгээд одоо өөр янз бүрийн аргуудыг одоо харааны ойдогтолд юм ингээ янз бүрийн аргуудыг бас хэрэгжилж болдог. Би одоо миний туршлага бол ихэвчлэн би насанд хүрсэн хүмүүст заажсан. Хамгийн бага нь бол 10 настай хүүхдэд заажсан. Хүүхдэд заахаараа бол насанд хүрсэн хүнийхээс бол их өөр юм бэлээ. Насанд хүрсэн хүндүүд хэл мэдэхгүй байсан ч одоо ямар нэгэн байдлаар ингээд одоо слайдаа бэлтгэхдээ хүртэл за энэ слайдны яг энэ талд нь ийм төрлийн мэдээлэл байна. Тэр талд нь ийм төрлийн мэдээлэл ингээд мэдээлэлээ хүртэл оруулахдаа их тийм одоо тогтсон бүтцийг ашиглаж оруулдаг. За тэгээд яг тэр бүтцээ ингээд бариад яваад хахаар сурж байгаа хүнд маань бас их төвөг бахта юмыг ойлгоход их төхөмтэй байд юм уу гэж анзаарсан. За тэгээд энд одоо өмнөх дасгалуудыг арай жоохон хүндрүүлээд оруулж ирсэн нь юу вэ гэхээр тухайн хэлээр нь өгүүлбэрүүд өгсөн байгаа. Тэгээд энэ өгүүлбэрүүдийг монгол хэл рүү орчуулах ийм даалгавар байгаа. Тэгээд энэ эхний ийм орчуулах даалгаврыг бол би оюутнуудад өгчөөд юу яадаг? Эргэж шалгахтаа бол багштайгаа хамт шалгадаг. За оюутан нэг бүрийг уншуулад боломжтой самбарт бичүүлээд за тэрийгэ буцаагаад одоо зөв биччихөө буруу биччихөө гэдгээ хамтдаа ярилцаад алдаа гарсан бол юунд дэр алдаа гарсан. За яагаад нь алдаа гарсан бэ гэдгийг ярилцаад ингээд явдаг байгаа. За дараагийн дасгалыг харъя. За одоо энд болохоор өмнөхийн эсрэгээр нь монголоор өгсөн өгүүлбэрүүд байж байна. За тэгээд энэ өгүүлбэрүүдийг сурагчид, оюутнууд, суралцагч маань орчуулчаад дууссныхаа дараа бол за энийг дараагийнхан дахиад шууд харуулчихъя. За өмнөх одоо дасгал 7 дээр гарсан өгүүлбэрүүдийг оюутнууд орчуулаад дууссаны дараа энэ дасгал 8-ын өгүүлбэрүүдийг ингээд өгчдөг. За тэгээ эндээс оюутан би дасгал 6 дээр нэг оюутнуудтайгаа өөрөө хамтдаа ярилцаад шалгаж ирсэн болвол энэ тохиолдолд оюутнууд өөр өөрсдөө шалгадаг. Эсвэл хоёр оюутан хоорондоо хийсэн ажлаа солиод бас шалгаж болдог. За ингээд солиод шалгаж байгаа тохиолдолд бас их давуу талтай нөгөө хүн чинь ингээд хүний хийсэн юмнаас их алдаа олох тийм хандлагатай байдаг шүү дээ. Тэгэхээр бас их сонирхолтой тэр оюутнууд ч гэсэн өөрсөндөө сонирхолтой байдаг. Энэ дээр чи алдсан байна гэдэг яагаад алдсан бэ гэдээ хоорондоо ярилцаад явахаар илүү нөгөө баттгах ийм боломжтой хоорондоо нэг ярилцсан ийм хөөрхөн дасгал болж өгдөг. За дараагийн слайдыг харъя. За ерөнхийдөө одоо энэ хүртэл ингээд ажиллаж байгаа тохиолдолд оюутнууд маань нэлээд хөөрхөн одоо тодтол гişүү өгүүлбэрээ ойлгоод байрын зөв болоод хэрэглээд хэлээд бичээд ингээд даадах тийшээгээ хандж байгаа. За тэгээ одоо энд би юуг онцолж оруулж ирэх гэж байгаа вэ гэхээр тодтол гişүү өгүүлбэрийн өгүүлбэртээ өгүүлэх түүнийг тодтох нь бас тусах түүнийг тодтох нөө гэх төрөөр ярьсан. Тэгэхээр тэрийгээ одоо бас тодорхой сануулах гэж байгаа юм. За тэгэхээр тэрийгээ би тус бүрд нь аваад үзсэн. Ягаад тэгэхээр нөгөө
холцохоор оюутнууд ингээд хооронд нь холиод тэр яг ойлголт нь бүрэнд одоо нэг заагтай тодорхой санагддаг учраас хоёр тост нь дасгалаар оруулж ирсэн. За эхний дасгал нь болохоор зөвхөн өгүүлэгдэхүүний тодтолтой дасгалуудыг оруулж ирж байгаа. За жишээ нь миний уулзах хүн англиар сайн ярьдаг гэсэн нийлмэл өгүүлбэр байгаа юм. За тэгэхээр энэ нийлмэл өгүүлбэрийг задлаад салгаад энгийн өгүүлбэр болгож бичээрэй гэсэн ийм даалгавар байж байгаа. За тэгэхээр мэдээж одоо миний уулзах хүн гэд миний уулзах гэдэг нь одоо би нэг хүнтэй уулзсан гэдэг нэг энгийн өгүүлбэр. Тэр хүн англиар сайн ярьдаг гэдээ бас нэг өгүүлбэр байж байгаа. За тэгээд аль нь алигээ тодтогч орж ирсэн бэ гэдгийг өгүүлбэрээ салгаад харахаар илүү тодорхой харагдаад. За нэг ийм дасгал байж байгаа. За дараагийнхыг харчээ. За одоо энэ дээр болохоор тухайн өгүүлбэр маань тусагтхуунаа тодтогч байгаа үүргийг энд илүү онцолж оруулж ирж байгаа. За тэгэхээр миний цээжилсэн шинэ өгнүүдийг багш өнөөдөр асуусан гэд. За үүнийг салгаад бас энгийн өгүүлбэр болгоод бичээрэй гэсэн даалгавар байгаа юм. За тэгэхээр миний цээжилсэн буюу би шинэ үг цээжилсэн гэсэн нэг өгүүлбэр. Дараагийнх нь багш тэр өгнүүдийг өнөөдөр асуусан гэд бас нэг өгүүлбэр болж орж ирж байгаа. За мөн л миний бодлоор та яг өөрийнхөө ингээд хараад зүг хараад ирж байгаа байхгүй. Багшийн дуу дахин хаачлаа яа. За. За тэгэхээр энэ нийлмэл өгүүлбэрээ ингээд салгаад харахаар бас л адилхан тус бүртэй эзэн биетэй өгүүлбэртэй бүрэн үлдгүүнтэй өгүүлбэрүүд үүсэж байгаа. За жишээ нь миний цээжилсэн гэдэг маань болохоор би шинэ өгнүүд цээжилсэн гэдэг нэг өгүүлбэр. Нөгөөх нь багш өнөөдөр тэр өгнүүдийг асуусан гэдэг бас нэг өгүүлбэр. Аль аль нь тус тустай эзэн биетэй тус тустай өгүүлбэртэй хоёулаа хоёр бүрэлдэхүүнтэй бүрэн өгүүлбэр үүсэж байгаа. За ингээд хоёр өгүүлбэрийн хооронд нь салгаад харахаар нөгөө өгүүлбэр маань нийлэхдээ аль нь алигээ тодтогоод ямар харьцаагаар орж ирсэн бэ гэдэг нь илүү тодорхой харагддаг. За ингээд энэ нэг дасгалыг ингэж харъя. За дараагийнхаа слайдыг бас харчээ. За. За одоо энд болохоор юу орж ирж байгаа? Түрүү нийлмэл өгүүлбэрийг салгаж ирсэн бол одоо буцаагаад нийлүүлж бичих дасгал орж ирж байгаа. Эсвэргээрээ. За тэгэхээр түрүү нөгөө нийлмэл байсан бэлэн өгүүлбэрийг салгаад харахаар бид нөгөө эзэн биед өөрчлөлт гарсан уу гараагүй юу те гарсан бол яагаад гарсан эсвэл тодтогч өгүүлбэрийн өгүүлхүүн нь гол өгүүлбэртэйгээ яаж холбогдсон гэх тэр болгоныг их тодорхой хараад ингээд анзаарсан болвол энэ өгүүлбэрийг бүтээхэд бас илүү төхөмтэй болоод ирнэ. За тухайлх юм бол оюутнууд байранд амьдардаг те оюутнууд нийтийн галтгоонд хоолоо хийх ёстой гэд нэг юм өгүүлбэр байж байгаа. За тэр энэ өгүүлбэрийг нийлүүлээ харахаар байранд амьдардаг оюутнууд нийтийн галтгоонд хоолоо хийх ёстой гэсэн юм нийлмэл өгүүлбэр үүсэх ёстой. За тэгээд энэ үүсэж байгаа өгүүлбэрийнхаа одоо оюутнууд чинь уулын ингээ харахад хоёр тустай эзэн биетэй байгаад байгаа боловч нэг ижил хүнийг зааж байгаа. Тэгэхээр одоо нөгөө хураах шинжээ энэ дээр бас эзэмшиж үгүй юу гэдгээ бас давхар шалгаад явах. За энэ бол бас л би салгаад авцсан гэж одоо нөгөө ижил эзэн биетэй байх хоёр тустай хоёр эзэн биетэй байх гэсэн хоёр ойлголтыг хоёр тусад нь хоёр тусгаар оруулж ирсэн байж байгаа. Тэгээд ингээд миний анзаархад бол ингээд тус нь хийлгэж байгаад нэлээд хийгээд дадаад ирэхээр нийлүүлээд хойлоод хэрэглээд явбал их зүгээр юм уу гэж ойлгосон. Тэгэхгүй ингээд анханаас нь хойлоод явчихаар бүр толгойнх нь эргээ нэг л гарахгүй хооронд нь хольж хэрэглээд идэх юм байна лээ. За дараагийн слайдыг харъя. Энэний ард нэг слайд орж ирсэн байх хэвээр. Тэр арийнхан тэгвэл би оруулаагүй болов. За энэний ард бас нэг слайд байсан. Тэрний юу байсан бэ гэхээр нөгөө хоёр өөр эзэн биетэй тодтол гишүүн өгүүлбэр гол гишүүн өгүүлбэр хоёр тус бүрдээ өөр өөр эзэн биетэй байх дасгалыг бас тусад нь оруулж ирж өгсөн. Тэгээд тэрийг чинь хийхээр одоо энэ дасгалыг хийж байгаагаас арай өөрөөр хийгдэж шүү дээ. Одоо дээр нөгөө юун дээрээ тодорхойлтон дээр гарсан те хоёр эзэн бий байх юм бол тодтол гишүүн өгүүлбэрийн эзэн бий нь харилцаанд ялгалт хоёрна гэсэн тэр заалтаа бол хэрэгжүүлж гин үгүй юу гэдгийг бас шалгаад явах нэг тийм дасгал оруулсан. Би энэ дээр дотоо оруулсан шиг байна. За дараагийн жишээг харъя. За хамгийн сүүлийн энэ дасгал бол нэлийн хүнд дасгал байж байгаа. Тэгэхээр энийг яг
өөрийнхөө суралцагчийн төвшин одоо нас юу гэдэг тэрийг харгалзаг ийм төрлийн дасгалыг хийлгсэн ч болно хийлгэхгүй байсан ч болно энэ бол нэлээд өндөр түвшинд нэлээд хөгсийн сантай оюутанд бол хийхэд боломжийн дасгал байгаа. За тухайлбал нөгөө явсан нохоо яс цуунаа гэдэг энэ хөвчлэн зүрх цэцэгнүүд орсон байж байгаа. Тэгээ үннийг хэлсэн хүнд хүн өшөөтэй хүрэн суунд нохоо өшөөтэй гэдэг. За үүнийг одоо өөрийнхөө хэл рүү орчуулад үзье гэх тэ. За ингээ орчуулад ерөнхийдөө нөгөө үүлрийн бүтцэл барьж орчуулна шүү дээ. Бастаар нөгөө хилцтэй дүүхгүй утга санаа гэдэг бол ерөөсөө энд ярихгүй байгаа. За тэгээд өгүүлбэрийн бүтцийг барьж ерөнхийдөө орчуулад болж байгаа, чадж байгаа тохиолдолд оюутныгаа бас яг жоохон сонирхолтой байлгахын тулд за үүнтэй дүүцэх зүрэг хилцэллэг танаа хэлэнд юу байдаг вэ гэдээ бас ярилцаж болно. За нэг иймэрхүү байдлаар тодтгол гişүү өгүүлбэрийг оюутнуудаа хүргээд тэг хүргэсэн мэдлэгээ бас эргүүлээд баттгах аргууд нь нэг юм аргуудыг ашиглаж байна. За асуулт байвал асууж болно. За та бүхний асуултаа бэлтжиж хооронд би зүгээр нэмээд хэлэхэд өмнө дэхтэй хин орхон багш нэлээ хэлсэн шиг байна. Одоо монгол хэлийг хоёр дахь хэлээр заахад ашигладаг гарын дор одоо нэн төрөндөл юуны тухайд ингээд шүүрээд авдаг тийм номнууд байдаг. Тэгэхээр тэднийг бол орхон багш танилцуулсан байх шиг байна лээ. Тэгэхээр би тэрийг татлаж танилцуулаад яг зөв би саяын дасгалуудыг голчлоод Уранчмаг докторийн ном дээрээс авсан байгаа. Тэгээ Уранчмаг докторийн ном ерөнхийдөө яагаад их хэрэглэх дуртай байдаг вэ гэхээр юутай нэгдүгээрт тийм үгийн сан маш их тэлж өгдөг. Одоо үгийг нөгөө бүүм хийнэ гэж ярьдаг шүү дээ. Тэгээ үгийн санг бол маш ихээр тэлж өгдөг тийм онцлогтой. Хоёрдугаарт одоо ганцхан хэлний мэдлэг үгийн санг баттгаа зогсохгүй тэр их тийм Монгол ахуй соёлыг их шингээсэн ном санагддаг. Тэгээд ямар ч үг өгүүлбэрийг ингээл аваад үтсэн яг л нэг Монгол ахуйд хэрэглэгддэг. Яг л нэг Монгол соёлыг илтгэсэн тийм өгүүлбэрүүд дасгалууд их олонтой учраас Монгол хэлний одоо мэдлэг сайжруулахад гадна Монгол соёл ахуйг бас тодорхой хэмжээр ингээд мэдрээд гарах бас тийм боломжийг олгож байгаа тийм онцлогтой. Тэгээ миний хувьд бол яг дасгалуудаа би ихэвчлэн оюутнуудынхаа одоо яг тийм нэг орж байгаа оюутан ч өөр байдаг шүү дээ. Чадвар нь ч өөр, сонирхол нь ч өөр, зорилго нь ч өөр. Тэгэхээр тэр болгоныг харгалзаж байгаад би болж өгвөл өөрөө зохиохыг хичээдэг. За тэгээд их яарсан ч юм уу цагт авчицсан үед бол бэлэн номны дасгал бол авна. За тэгээд авахтаа бас шууд авахынч байгаа. Өөрийнхөө тэр зааж байгаа зүйл рүү чиглүүлээд хандуулаад хувиргаад хэрэглэх нь ч бас байдаг. Ингээд янз янзаар дасгалуудаа бэлддэг байж байгаа. За тэгээд мэдээж нөгөө танхимын сургалт байна уу, ганцаарч гэсэн сургалт байна уу гэл тэр болгоноос хамаарат хичээлийнхаа порт одоо юу гэдэг хэрэглэгдэх ингээд янз янзын бас багш болгон өөр өөрөөр төлөвлөдөг баха гэж бодож байна. За тэгээ асуулт байвал хариулахад бэлэн.